Очлонгийн бүх хайр ээжээс эхэлдэг. Хүүхэд анх хэл хөлд орж байх үеийн андан дурсамж ээжийн зүрхэнд өчтөр юм шиг тодхон санагддаг учир нь хүн бүр ээжтэй хүүхдэрээ байдаг. Ээжийн хайр хязгааргүй уудамж хамгийн жижиг зүйлсийг орхигдуулахгүй анхаарал халамж тавьж байдаг юм. Таны анхны амжилтаас эхлээд амьдралын томоохон сорилтуудад хамт байж хүүдээ үргэлж итгэдэг баттай артал нь ээж хүн байдаг. Ээж маань одоо өнгөрөөд 4 жил болж байна. Хамгийн сүүлд миний охин л эрүүл байгаараа битэн өвдөрэй гэж өнгөрөхөөс 2 хоногийн өмнө надад хэлсэн. Одоо сэтгэлийн амар амгалантай байх ёстой, аз жаргалтай, эрүүл байх ёстой гэж юу нь бол байнга хэлдэгс. Тэрийг бодоод яг эрүүл байхыг л одоо хичээж амьдарч байгаа. 1975 онд л одоо хамгийн сүүлд ээжтэйгээ ярьж хөрж гэсэн. Тэр үед 5 дугаар анги 10 гаруй настай л байсан. Тэгээд тэр үед яг миний хүү одоо ажил үйлсээ сайн хийж хүнд их тустай хүн болж яваарай л гэж захидаг байсан. Ер нь ямарваа үйлдэлийг ер нь тайвнаар шийдэж гараа гэж хэлж сургаж байсан да. Одоо ээж нь байсан бол би ээжийг ер нь дандаа баярлуулж байна. Хайртай шүү ээжээ гэж өглөө босоод хэлэх байсан. Ээжигийн цаг өглөө тусаал би цагийн чанж өгч байгаа байсан л гэж би боддог шүү дээ. Ээж одоо Солонгост ажил хийж байгаа. Тэр нүг мөнгө явуулаад тэр 20 оны дараа утас авч юм л. Өчтөр орой хоцроо ирсэн. Ер нь бол би ээжийнхээ дуудлагыг байнга авахыг боддог. Хамгийн сүүлд зай айлын нэг үзүүлээрээ эрүүл байгаарэ гэж л хэлсэн дээ надад. Сүүлийн жил айгүй тийм юм шахуу өөрийг ингээ бүр арай л ихтэй ажиллаад тэгээ бидний ингээ төлөө нэг тийм дэндүү хүчрхэг юм бит болсон гэх юм уу. Тэгээ тэрийг нь ажиглаад ингээ ээжтэйг ингээ аль болох ойр байх гэхээр өвдөж байгаа өөр ингээ хэлэхгүй тэрийг ингээ үйлдэлээс нугас ингээ харагдаад байгаа байхгүй юу. Тэгээд яг тэр нь одоо ингээ бүр амар хэцүү санагдав. Надад ээж өөрөө тэгэл хэцүү байгаагаа хэлэхгүй ч гэсэн ингээл заримдаа ээж утас муцыг ухаад лам автаа чадлсан чатыг хараад за зээж тэгээ нэг өдөр хамт бай даа гэж бодоод ингээл тэр үед өөрийгөө л амар буруутгадаг та. Айлын том охин нь ээж тэгээ татнах хамгийн гол үнэн үжиж ээжтэйг хамт байж чадахгүй байгаадаа өөртөө утраал өөрийгөө буруутгадаг. Өсөл мөрөдлөө мартцсан юм ааш ингээ бодоол намар боллоо гэх нөгөө цэцгнийхээ өрнүүдийг ингээ түүгээл тэнгуут ээж нэг жоохон газар тариалан талтай нэг жоохон сонирхолтой болоо гэж боддог. Би нэг ээж санаа зовдгоо байсан. Тэгээд сүүлийн 2 сард ээжид нэлээд санаа зовж байгаа. Айгу тийм явжсэн чинь сүүлд имжлэр үзүүлсэн чинь тэр нэг 5 дур болчихжээ гэ. Тэгээд ээжийг имжлэгдэн гэд бид бүгдээрээ бодож байгаа. Ер нь маргалдахгүй байгаа. Гэхдээ нэг амар бас маргалдахгүй. Хаяа суучлахгүймээр санагдтал. Чадахгүй мó байн хажуусан цаг байдаг шүү дээ. Ажил дээр байрладаг байхгүй. Тэгээ яг вэ. Цаг инээр л ээж хаач хариулна л гэж боддог. Би тойрч нөө их ярддаг болохоор их муудалцсан. Юм ярьж байгаа л би болохгүй юм болчихвол ээж гомдол, ээжнийг болохгүй юм гэхээр би гомдол. Тэгэл хоёр өрөөлөг ингээл галдаанд байж байгаа л ингээ өрөөлгөө салаа явчихдаг. Тэгтээ бит хоёр яг нөгөө нэг хурдан гомддог шиг айгүй хурдан ивлэрчдэг. Дээрээ ихт нартай доороо дүү маань нэмэгдэх байхгүй юу? Тэг нэг айлын ганц хүн тэгээд ер нь бол намайг нэндэгнэж ирдэг ингээд олохдоо дундаас ганцаархан гарсан хүүгээд. Тэгээ миний ээж намайг яаж хайрлт юм болоо? Миний ээжийн хайрын хэл нь юу юм болоо? Намайг ороод ирэхэд тэр ухтдаг тэр харц. Тэгээд надтай хамт байх гэсэн тэр хүсэл. Надтай 5 өгч болов солиод ингээл үргэлжлэн ингээ охиныхаа дэргэд ингээл хамт байх гээд байгаа тэр сэтгэл нь өдөр болгон над руу залгадаг тэр зав. Миний төлөө шаналж байгаа, зовж байгаа тэр сэтгэл бол миний ээжийн агуу хайр. Ээж болохоор ингээ хит их нялон. Тэгээд амар юм наалдаал үнсээл минийх үү гэл. Тэрнээс нь би жоохон залхаж байгаа юм шиг харагдаж ингээ эрхлэх бол дуртай.
том болчоод хөгшөрчөөд ингээд тах чинь тийм мэрэгтэй юу, ийм мэрэгтэй юу гэж кэрлдэг гэж айгүйх тийм халамжилдаг. Ерөөсөө л бүх хүүхдэд мөнгө авах уу, мөнгөтэй байна уу? Бага одоо ч гэсэн надаас мөнгөтэй байна, мөнгө авах уу гэж. Их хүний сэтгэл чинь нөгөө байгаа өөртөө байгаас илүү үр хөвгтөл зориулах гэдэг тэр энэ одоо болтол тэр сэтгэл нь байж байдаг. Би нэг хэлээд байдаггүй. Тэгээд хэлэх гэхээр жоохон ээжэд хэлэх гэхээр жоохон ичээд байдаг. Тэгээд ээж бит хоёр хойлоо явж байхдаа л ээжтэй би хэлдэг. Дандаа хэлдэггүй, би заримдаа л хэлдэг. Надаа удаас авч өгсөн. Тэгээ би өчигдөр ээжтэй хайртай шүү. Тэгээ бас манай ээж хайртай шүү гэсэн. Уцаар ярьж байхдаа л тэгэл хэлдэг шүү дээ. За хайртай шүү гэж. За миний амжилт хүсээ хайртай шүү гэж тэгдэ. Тэгэхээр ингээд ерөнхийдөө сайхан ярианы араас бол ерөнхийдөө хайртай үг байна. Жоохон нуудалцсан юм бол ингээд тасдаг шүү дээ. Тань зөндөө хайртай шүү. Ээжтэй зөндөө хайртай шүү. Ээжтэй хайртай шүү. Амирыг санаж байгаа шүү хүн. Хамгаа сайхан ээжтэй хайртай шүү. Ээжээ хүндэн хайртай шүү. Хайртай шүү ээжээ. Ээжээ охин танд зөндөө хайртай шүү. Ээжтэй хайртай шүү. Ээжтэй үнэхээр хайртай шүү. Ээжтэй маш их хайртай шүү.